За бүгдээ хамтдаа эзний үг рүү орохоос өмнө эзний үгийг хүлээж авахоос өмнө хамтдаа залбирцгаая. Та намайг дагаад тунхаглан залбираарай. За хамтдаа нүдэн ханаад залбирцгаая. Их эзэн минь ээ. Яг одоо би таны чуулганд ирж байна. Таны амьд үг, таны үнэн үг надад илчлэгдэх болтугай. Тийхүү намайг өөрчлөх болтугай. Есүсийн нэрээр. Амен. Амен. За бүгд хамтдаа дуулал номыг нээцгээе. Дуулал 1-р бүлэг. Дуулал 1. За би та бүхэнд Исмогоос уншиж өгье. Хэрвээ таны гар утсан дээр Исмо аппликейшн байвал Исмогоо нэгээрэй. За байхгүй бол би эндээс уншаад өгье. За ингэж. Буруу хүмүүсийн зөвлөгөөгөөр алхдаггүй. Бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басаж доромжлогсдын бууранд суудаггүй хүн юутай сайшаал тавэ. Тэрээр Явагийн хууль зааварт баясаж, түүний зааврыг өдөржин шөнжин тунгаана. Урсгал усны дэргэд тарьсан мод, ургацын цагтаа үр жимсээ өгч, үндэс навчин ис хатхын адилаар үйлс бүрдээ ийм хүн амжилттай. Бурууд хүмүүс харин тийм биш агаад, буудаан хальс салхинд тугдах мэт ажээ. Бурууд хүмүүс шүүлтээс иймд зайлахгүй. Бузар нүгэлтнүүд зөвхтийн чуулганд зогсохгүй. Зөвхтийн замыг Яава сахидаг байхад буруутны зам харин сүрэлд хүрдэгэ гэж хэлсэн. Амен. За дуулал 1-р бүлэг бол бидний хамгийн сайн мэддэг алдартай дуулалуудын нэг тийм. Тэгээд за ямар ч хэлсэн энэ дуулал 1-р бүлгийн гол агуулга бол ойлгомжтой тийм. Дуулалыг бичсэн энэ хүний хамгийн чухал илэрхийлж байгаа зүйл юу вэ гэвэл ер нь хүний амьдралын баяр хөөр бол Бурханаас ирд юм аа, Бурханы үгнээс ирд юм аа гэдгийг илэрхийлж байгаа. Тэр өндөр би та бүхэндээ Бурханы үг бидний баяр хөөр болох нь гэдэг сэдвээр эзний үгийг дамжуулъя. Бурханы үг бидний баяр хөөр болох нь. За амьдралын жинхэнэ баяр хөөр гэдэг бол яг хүн бүрийн хувьд бол харьцангуй ойлголт тийм үү? Ер нь бол хүн бүр яг баяр хөөр гэдэг үгийг сонсохдоо яг юуг баяр хөөр гэж тодорхойлох вэ гэдэг тал дээр бол янз бүр тайлбарлал нь янз бүрээр ярина. Бичээсийн дагуу бол амьдралын жинхэнэ баяр хөөр бол зөвхөн Бурханаас ирнэ л гэж хэлж байгаа. Хүмүүс бидний амьдралд өнгөрсөн одоо туулж яваа амьдралынхаа он жилүүдэд маш олон тохиолдолд бид нар баяр хөөр одоо хайж те баяр хөөргийг амсаж мэдрэхийн төлөө зүтгэж бас хичээж амьдарч байсан. Гэхдээ бас бид нар нэг үннийг мэдж байгаа. Тэр нь юу гэхээр бидний амьдралын бүх өдрүүд дандаа баяр жаргалтай байдаггүй мэнэ гэдгийг бид нар мэднэ. Бид нар амьдралаараа амсаж мэдэрсэн. Тэгээд энэ он жилүүдэд хэрвээ хүн тэ өөрийнхөө хичээл зүтгэлийн улмаас энэ амьдралын баяр багтал, амьдралын баяр жаргалыг амсаж чаддгүй бол тэгвэл яг хаанаас ирэх юм бэ гэдэг асуулт гарна гэж. Яг жинхэнэ баяр хөөр гэдэг юм чи яг хаанаас ирэх юм бэ гэж. Нэг юм онгой байдаг би та бүхэнд ярьж. Та нар зарим нь сонсчихсан байх. Нэг залуу ингээд амьдралын үннийг олохоор шийдсэн баг. Амьдралын үннийг олохоор шийдсэн. Тулсан он жилүүдэд эргээд харахад ер нь амьдралын үннийг олж чадаагүй учраас ер нь амьдралд айгүй их олон одоо зүйлсийг тэ амсаж мэдэрч зовж амьдарч байна гэж бодоод тэгвэл би амьдралын үннийг хаяа гэв. Тэгээ амьдралын үннийг хайгаад ингээд хэрэн хийсэн. Тэгээ газар бүрт очиод ер нь амьдралын үннийг олсон хүн байна уу гэж хайжээ. Гэтэл нэг газар очисон чинь амьдралын үннийг олсон хүн байгаа манад. Тэр хүн чинь хаана вэ гэсэн чинь тэр уулын орой дээр ингээд бясалгал хийгээ сууж байгаа. Тэгээд нөгөө залуу тэр хүнтэй очиж уулзгаар шийдээд үннийг олсон хүн ер нь уулын орой дээр очиж бясалгал сууж идэм байх гэж ойлгоход за тэр уул руу ер нь яаж очт юм бэ гэдэг. Тэгээ хүн болгоноос ингээ асуугаад маш олон хүмүүсээс асуугаад тэгээ маш олон зүйлийг давж туулаад нөгөө уулын орой дээр мацаад гарсан. Тэгээ мацаад гарсан чинь тэр уулын орой дээр яг жинхэнэсээ нэг хүн сууж ийн гин шүү. Нэг хүн ингээ шавлан суудсан тий бясалгал хийгээ сууж ийн. Ахмад настан. Тэгээ арай гэж гарчаад өвгөн гой би таньс нэг асууя. Та амьдралын үннийг олсон гэсэн. Та амьдралын үннийг олсон учраас энэ газар сууж байгаа гэсэн. Таны олсон тэр амьдралын үн чи яг чухам юу юм бэ? Та надад хэлж өгөөч гэдэг. Тэгсэн нөгөө залуу руу харангуйтай. Хүү минь ээ. Хэрвээ би амьдралын үннийг олсон байсан бол юу гэж би энэ ч сууж байх вэ гэж. Тэр хүн болгон амьдралын үннийг тэ эрэлхийлдэг. Тэ өөр өөрсдийн арга замаар эрэлхийлдэг. Хүн болгон өөр өөрсдийн арга барилаар хүсэл тэ одоо зорилгынхоо улмаас үннийг гэдэг. Гэтэл бид нэг зүйлийг хүлээмжшөрөх ёстой. Тэр нь юу юм бэхээр бид нар ер нь амьдралын үнэ хизээч өөртөө хүч чадлаар олж чадахгүй байна гэж.
Тэгээ бичээсээр хэлэгдсэний дагуу бол яг дуул номдэр хэлэгдсэний дагуу хүний амьдралын баяр хөөр бол зөвхөн Бурхны үгнээс ирнэ гэдгийг маш том одоо онцолж хэлж өгч байгаа. За дуул ном бол 150 бүлэгтэй тий бид нар мэдэн 150 бүлэгтэй дотроо 5 бод хэсэг бүлэгтэй. Тэгээ маш олон бичээч нар бичсэн. Тэгээ энэ том номын тий үндсэн яг хамгийн эхлэлийг тавьж байгаа бүлэг бол Бурхны үг гэдгийг онцолж хэлж байгаа. Өнөөдөр бүгдээрээ эзний үг ямар чухал юм бэ? Эзний үг яагаад бидэнд баяр хөөр болж болох ёстой юм бэ гэдэг талаар хүлээн авцгаая. Тэгээ би танаас нэг асуулт асууя. Ер нь яг хүн амьдралынхаа туршид зөв байсныхаа төлөө их баярлах уу? Эсвэл амьдралынхаа туршид буруу байсныхаа төлөө их баярлах уу? Та дотроо хариулаарай, өөрөөртөө хариулаарай. Зөв байсныхаа төлөө тий баярлах болов уу? Эсвэл буруу байсныхаа төлөө баярлах болов уу? Тэ ер нь ингэсэн гэсэн үг те. За би өөртөө үнэхээр зөв амьдралаа гэж баярлах болов эсвэл би үнэхээр буруу гоё амьдралаа гэж баярлах болов гэсэн. За хүн болгоо энэ ч те мэдээж хүн те зөв амьдрсныхаа төлөө зөв байсныхаа төлөө баярлан шүү дээ гэж хариулнаа. Хариулна. Гэхдээ амьдрал дээр бид нар яг тэгж чаддгүй. Өөрөөр хэлбэл бид нар ихэнхдээ нөгөө зөв байхын төлөө маш их боддог. Яг юу нь зөв юм бэ гэж. Яг яавал зөв юм бэ? Яавал зөв шийдвэр юм бэ? Яавал зөв сонголт юм бэ? Яавал зөв амьдрал юм бэ? Гэхдээ энэ бодол маань бидний амьдрал дээр яг хэрэгжүүлэлт болж байгаа юу? Хүнийг уучлах нь зөв үү? Зөв. Хүнийг хайрлах нь зөв үү? Зөв. Хүнтэй эвтэй байх нь зөв үү? Зөв. Гим нүгэл үлдэхгүй байх нь зөв үү? Зөв. Цагаан сараар 100 татахгүй байх нь зөв үү? Зөв. 3 айлд ороод 300 татсан байгаа шүү дээ. 100 татаад. Тэгээ 3 дахь айлаасаа гарахад нэлээд сайхан дунаарцсан явж байгаа. Тэр чинь 300 г алкогол, этилийн спирт би ер нь орцсон байгаа юм чи мэдээж ойлгомжтой шүү дээ. Тэгээ юу гэж хэлж байгаа би нэг айлд ороод 100 г татсан гэж хэлж. Хэдийгээр нэг юм хөвчлөлтэй юм шиг те ингээ нарийн юм шиг болооч бидний амьдралд яг энэ мэт маш олон зүйлсүүд байгаа. Бид нэг зөв гэж боддог мөртлөө яг амьдрал дээр үлдэхдээ эсрэгээр нь хийгээд байдаг. Хамгийн эхлээд бүгдээрээ 1-2 дугаар ишлэгийг харцгаая. За би та бүхэн дахиад уншиж өгье. Буруу хүмүүсийн зөвлөгөөгөр алхдаггүй, бузар нүгэлтүүдийн зам дээр зогсдоггүй, басаж доромжлагчдын бууранд суудаггүй хүн юутай ерөөлдөв вэ? Тэрээр Явагийн хууль зааварт баясаж түүний зааврыг өдөржин шүнжин тунгаанаа гэж хэлсэн. За Бурхны үг бидний баяр хөөр болох хамгийн эхний үндсэн суурь ойлголт юу юм бэ гэвэл Бурхны үг биднийг зөвхт байдал руу чиглүүлдэг гэдгийг бид хүлээмжшүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жинхэнэ баяр хөөр хаанаас ирдэг вэ гэвэл зөвхт байдлаас ирдэг. Бид нар ингээд хүн ер нь ингээд нэг буруу юм хийснийхээ төлөө бол тухайн моментод тий тухайн яг цаг одоо хор мөчтөө бол баярлаж, цэнгэж, жаргаж, хөөрдгөө гэвэл хөөрдөг. Тийм одоо нэг юм баяр жаргалын гормон ялгардгүй гэвэл ялгардаг. Гэхдээ тэр чинь яг жинхэнэ баяр хөөр мөн үү гэдэг асуултанд хариулах бол үгүй. Харин амьдралын жинхэнэ баяр хөөр өөрөөр хэлбэл амьдралд юу ч тохиолдож байсан би энэ баяр хөөрийнхөө мэдрэмжийг те баяр жаргалтай гэдэг энэ одоо итгэл үнэмшил энэ хандлага хадгалж чадахын хамгийн үндсэн суурь ойлголтны юм бол энэ бол зөвхт байдал. Хүн зөв амьдрсныхаа төлөө ер нь бол нэг одоо те одоо гутраал харамсаал би өөртөө яах гэж ингэж зөв амьдрваа гэж ингээд шаналал өөрөөрөө толгоо шаагаал те ер нь тэгэл эцсийн дүнд би зөв амьдрсан учраас ер нь ингээд миний амьдрал урууданд ороочлаа би ер нь болохоо байлаа гэдэг хүн маш цөөхөн. За ер нь бол мэрсэр байхыг үгүйсэхгүй. Гэтэ яг юунаас болж тэгж бодож байгааг нь эргэлзээтэй. Хэрвээ хүн зөв амьдрчлаа бол тэр хүний амьдралд юу ч тохиолдсон тэр хүн баяр багталтай байж чадна. Яагаад гэвэл тэр өөрөө зөв байж чадсан байхгүй. Тэр хүн өөрөө зөв байж чадсан та харин ч бахархах ёстой. Амен. Орчин цагт харин нийгэм дэлхий өөрөө хүмүүс биднийг юу руу уриалаад байгаа вэ гэхээр буруу амьдрсныхаа төлөө ер нь баярлаж багтах ёстой гэдэг мессеж рүү маш их түлхэж байгаа. Яаж шоодож цэнгэж байгаагаараа яаж тэ одоо шудраг бус арга замаар хөлцснөөрөө ч гэх юм уу. Манай нэг найз тэгсэн чинь за ер нь эх оронч болёо гэж. Яаж байгаа юм гэсэн чинь эх оронч болохоор баяжт юм аа гэж. Яжилж байгаа тий. Яжилж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр бидний амьдралд хэрвээ та ингээд одоо ингээд бодоод үзээрэй. Та өөрийнхөө тухай бодоод үзээрэй. Таны амьдралд тий ингээд баяр хөөргийг чинь алдаглуулад байгаа, баярлах чадахгүй байгаа амьдралын ямар талбарууд байдаг вэ? Таны амьдралд те гуниг гутрал авчраад байдаг, харуус авчраад байдаг.
харамсал авчираад байдаг. Гашуудал авчираад байдаг ямар талбар байдаг вэ? Тэрний чинь нэг л асуулт хариулт байгаа. Тэр нь юу юм гээл та үнэхээр тэр талбарууд дээр баяр хөөртэй баймаар бол баяр жаргалтай байж сурмаар бол та тэр талбар дээр зөвхт байхыг сонгох хэрэгтэй гэсэн үг. Зөвхт байхыг сонгох. Энд чинь маш тодорхой хэлсэн. Бурууд хүмүүсийн зөвлөгөө юу эсвэл бурхны үг үү? Тэгээд бурхны үгийг сонгож байгаа хүмүүс бол тэр хүмүүс бол баясаж чадна гэж хэлсэн. Баясаж чадна, жаргаж чадна. Энд нэг юм үг байгаа л да. Түүний заврыг өдөржин шүнжин тунгаан. Тэгээд нэгдүгээр ишлэлээр төгсгөлд нь юутай сайшаалтай вэ гэж. Юутай сайшаалтай вэ? За энэ үг нь еврейгээр ишээр гэдэг нэг үг байгаа. Ишээр гэдэг. За үндсэндээ бол аз жаргал гэсэн утгатай үг. Яг үндсэн одоо агуулга нь бол аз жаргал гэсэн утгатай үг. Өөрөөр хэлбэл юу гэхээр бурхны үгийг даган мөрдөж байгаа тэр хүн бол аз жаргалтай амьдрна гэсэн утгатай. Аз жаргалтай амьдрна. Тэгэхээр бид нар ингээд энэ хорвоо дэлхий дээр ингээд аз жаргалын араас бас л хөөцөлддөг тийм үү? Аз жаргалын мэдрэмжийн араас их хөөцөлддөг. Аз жаргалтай байхын тулд маш их олон зүйлсийг хийдэг. Тэгээд төр зүрийн аз жаргалыг айгүй олон удаа хөөцөлдснийхээ улмаас бас бүтлгүүцсэн тохиолдлууд маш их байна. Гэтэл бурхны үг бидэнд юу гэж хэлсэн бэ гэхээр бурууд хүмүүсийн зөвлөгөөгөөр явдаггүй харин бурхны үгийг сонгодог хүмүүс бол жинхэнэ аз жаргалтай амьдарч чадна гэж хэлсэн. Амен. 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 За би багш хүн болохоор ер нь заавал хэлүүлэх гэсэн үгийг хэлүүлж чи санаа амардаг хүн байгаа шүү. Нийгэмдэр магадгүй та биднийг ингээд уриалж байгаа маш олон дуу хоолойнууд байгаа тийм ингээд одоо нөлөөлөгч нар энэ дуу хоолой гэдэг юм уу эсвэл биднээс илүү одоо амьдралын туршлагатай амьдрал үзсэн гэдэг хүмүүс ч юм уу. Тэр хүмүүс үнэндээ бол тэ зөвхөн өөрсдийнхөө харж байгаа өнцгөөс амьдралын дүгнэлтүүдээ хийж байгаа. Харин бичээс бидэнд юу санал болгож байгаа гэхээр бурхны зүгээс амьдрал гэж яг юу юм бэ гэдгийг амьдралын үнэн гэдгийг юу юм бэ гэдгийг бидэнд дамжуулж байгаа. Тийм учраас бурхны үннийг хүлээж аваад энэ амьдрал дээр аз жаргалтай амьдраач гэж бурхан хүсэж байна гэж. Амен. Иохан номын 14 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн. 14:23-аас 24 дугаар эшлэлээр Есүс эзэн ингэж хэлсэн. Хэн нэгэн намайг хайрлбал үгийг минь тэр сахих бөгөөд эцэг минь ч түүнийг хайрлана. Бид түүн рүү очиж түүнтэй амьдрнаа. Намайг ис хайрлагч нь үгийг минь сахихгүй та нарын сонсож байгаа үг минийх биш харин намайг илгээсэн эцгийх билээ гэж хэлсэн. Энд маш тодорхой нэг юм хэлсэн. Тэрний юу гэхээр бурхныг хайрладаг хүн бол түүний үгийг дагдаг юм аа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бурхныг хайрлна гэдэг нь яг яан хүсэн үг юм бэ гэвэл тэнцүү бурхны үгийг сахих явдал юм аа гэж хэлсэн. Тэгэхээр олон удаа бид нар аава би танд хайртай. Аава би таны төлөө амьдрий. Бурхан минь намайг хайрлсанд баярлалаа. Би танд хайртай гэж дуулдаг тийм залбирдаг. Гэтэл яг хайрлна гэдэг нь бурхныг хайрлна гэдэг нь яг яан гэсэн үг юм бэ гэвэл энэ чинь маш тодорхойгоор үсэмхээр үгийг нь сахих явдлаа гэж. Бурхны үгийг сахих явдал. Би танаас дахиад нэг асуулт асууя, та дотроо хариулаарай. Та өдөрт хэр их Библи уншдаг вэ? Дотроо хариулаарай. Хэр их Библи уншдаг вэ? Та өдөрт хэдэн цаг Facebook ухдаг вэ? За та дотроо хариулаарай. Өөрөөр хэлбэл бид яг юунд хамгийн их ач холбогдол өгж байгаа вэ гэдгээр би яг юугаар тэжээгдэж байгаа вэ гэдгээ тодорхойлох маш энгийн боломжтой. Тэгээ өнөө өглөө би нэг дэд бүсийнхэнтэйгээ уулзсан. Тэгээ тэрэн дээр тэр хэдтэй гар утасныхаа скрин таймынхаа цагийг зарцуултыг хараарай, харчгаа, яг одоо харчгаа гэд харуулсан. Тэгээ бүгдээрээ л ер нь бол гар утасны дэлгэцэн хэрэгл бол маш өндөртэй байгаа. Тэр чинь хэдэн минут биш хэдэн цагаар яригдчих байгаа юм. Тэгээ манай хүүгийн утас гэхэд л хүртэл ингээд яг скрин тайм гэхэд 4 цаг байгаа байхгүй. Нэг өдөрт 4 цаг. За үүгээр юу хэлэх гээд юм гэхээр бид яг хамгийн чухал анхаарах ёстой, сахих ёстой, унших ёстой, холбогдох ёстой бурхны үгээс холцсон байгаа юм шүү дээ. Бурхны үгээ мартцсан байгаа юм шүү дээ. Бурхны үг маань Библи маань ингээд тоосон дарагдаад тэнцээ байгаа юм шүү дээ. Гэрээс очиод нэг цаасан Библи аваад ирчих гэсэн чинь хаана байгаа вэ? За цаана хийлээд байз. Хамгийн сүүлд хизээ уншлаад байз гэж ивэл айгөө. Нэг христч байгуулга нэг юм судалгаа хийсэн байна. Ингээд Библийг ер нь ямар хүмүүс их уншаад байна гэж. Библийг ер нь ямар хүмүүс их уншаад байна, ямар хүмүүс бага уншаад байна.
Тэгээ яг Америкт хийсэн судалгаа л та. Тэгээд хамгийн сонирхолтой нь яасан бэ гэхээр Библийг хамгийн их уншиж байгаа хүмүүс гэсэн чинь 70-аас дээш насны хүмүүс ер нь тогтмол уншиж гинэ. 70-аас дээш насны хүмүүс тогтмол уншиж чинь. Тэгээд ерөөсө бараг л уншихгүй байгаа хүмүүс нь ямар хүмүүс вэ гэсэн чинь одоо манай үеийнхэн байна л да. Миллениал гэж байгаа тийм миллениал үеийнхэн хідээс үлээ дээ. 81 оноос лөө. 81 оноос 96 он хүртэл тийм 96 он хүртэлх үеийг чинь миллениал үеийнхэн гэж ярьж байгаа шүү дээ. Тэр үеийнх ер нь хамгийн бага уншиж ингэж шүү. 80-аад оныхоо 80-90-аад оныхоо. Тэгээд яг Библи уншдаг хүмүүсээс асуусан байна. Библи яг уншиж байгаа хүмүүсээс асуусан байна. Уншихгүй байгаа хүмүүсээс бол угаасаа асуухгүй нь асуултыг. Яг уншиж байгаа хүмүүс асуусан. Та ер нь ингээд цаасан Библийг илүү дээр гэж үзэж байгаа юу? Эсвэл дижитал Библийг илүү дээр үзэж байгаа юу гэсэн чинь ихэнх нь бараг 80% шахав. Ер нь бол цаасан Библийг илүү үзэж байгаа гэж хэлсэн. Цаасан Библийг илүү үзэж байгаа гэж. Өөрөөр хэлбэл юу гэхээр энэ Библийн ашиг тустай хүч нөлөө нь яг уншиж байгаа хүнд бол маш ихэм чухал мэдрэгдээд байгаа хэрэг. Тэгээ Библи уншиж байгаа би өмнөх нэг номлол дээр бас ярьсан. Библи яг уншиж байгаа хоёр хүн тутмын нэгнийх нь амьдрал бүрэн өөрчлөгдөхөө гэж. Тэ. Тэгэхээр эн чинь бүр амар үзүүлэлт байгаа байхгүй. Ер нь дэлхий дээр хаан ч юм үзүүлэлт байхгүй. Ер нь бол ямар ч шашны тэ сударт хоёр хүн тутмын нэгийнх нь тэ бүр 50% үзүүлэлттэй тийм бүрэн шинжлэхдэг өөрчлөлт ер нь бол байхгүй. Харин Библиэд бол тийм хүч чадал байна. 2025 онд хийсэн гаргасан нэг судалгаа байна. 25 сая ч та 25-ны 1 сарын 8-нд нийтлэгдсэн. За мэдээж тэгэхээр эн чинь 24 онд 23 онд дамнаж хийсэн тийм судалгаа. Тэрэн дээр ер нь Библийн хамгийн үр нөлөөтэй нэг 3 ашиг тусыг нэрлэжээ. Тэрэн дээр яасан бэ гэсэн чинь Библи уншихад хамгийн эхлээд сэтгэл зүйн хувьд, сэтгэл санааны хувьд сөрөг мэдрэмжүүд үгүй болдгоо гэж хэлсэн байна. Сэтгэл зүйн хувьд, сэтгэл санааны хувьд. Өөрөөр хэлбэл уншиж байгаа хүмүүсээс ихэнх нь тэгж хариулсан байна. Библи ер нь танд яг ямар одоо үр нөлөөг үзүүлээд байна гэсэн чинь ер нь бол сэтгэл зүйн хувьд тийм сөрөг мэдрэмжүүдийг байхгүй болгодгоо гэж. Дараа нь Библиэс та яг аль номыг хамгийн их уншиж чинь гэж асуусан байна. Тэрэн дээр дуулал ном гэж хэлсэн. Тэгэхээр дуулал ном ер нь бол бүх цаг үеийн үедээ тий бичээсийн хамгийн их уншигдаг ном байна. Тэгээд хамгийн сүүлийн асуултанд нь Библийг уншихад танд яг ямар мэдрэмж, амьдрал чинь яг ямар нөлөөлөл үзүүлж байна гэсэн чинь Библийг уншихад миний амьдрал амар тайван болдгоо гэж хэлсэн. 70% хариулсан. 70%. Тэгэхээр нөгөө талд бодоод үзэх юм бол хэрвээ Библи уншихгүй байгаа гэх юм бол эдгээр одоо үр жимсв те үр ашигуд бидний амьдралд байхгүй байх нь шүү дээ. Байхгүй байх. За ингээд судалгаач гэсэн юм ярьж байна те. Тэгэхээр юу вэ гэхээр Бурхны үг биднийг зөвхт байдал руу үргэлж чиглүүлж яадаг. Зөвхт байдал руу чиглүүлнэ гэдэг нь бидний амьдрал зөвхт болох тусам бидний амьдрал ад жаргалтай болно. Бидний амьдрал баяр хөөртэй болно. Бид амьдрал дээр баярлах шалтгаануудыг олж харж чаддаг болно гэсэн үг. Хэрвээ бид Библиэд нөхөрлөхгүй юм бол, хэрвээ бид Библиэс одоо их сурвалжаа авахгүй юм бол, Библийг их сурвалжаа болгож амьдралынхаа яг үндсэн тэр суур хундаан болохгүй юм бол бид үргэлж гомдлно. Үргэлж ууртай, уцаартай, сэтгэл зүйн хувьд түгшүүртэй, айдастай, ирээдүгээс айх айдас, өнгөрсөндөө гомдох гомдол, өнөөдрийн тийм тодорхойгүй байдал дотор амьдрна. Харин Библи унших үед яг Бурхан бидэнтэй ярьдаг. Бурхан бидэнд өөрийнхөө үгийг илчилдэг. Амен. Тийм учраас Библиэд та нар маань нөхөрлөөрөө тэг яг би та бүхэнд бол юуг санал болгомоор юм гэхээр цаасан Библиэд нөхөрлөөрөө. Цаасан Библиэд нөхөрлөөрөө. За би өөрийнхөө залуучууд юу гэж хэлдэг вэ гэхээр яг эсийн бүлэг дээр эсвэл дагалдуултын уулзалтан дээр цаасан Библийг авчраарай гэж уриалдаг байхгүй. Ягаад гэхээр ингээд дижитал Библи ингээд байхаар яг тухайн хэсгийг ингээд харчаад тэр нь яг ингээд нэг юм уншихад л зориулагдаад байгаа юм шиг надад санагдаад тийм. Миний зүгээр уншихад л зориулагдаад. Яг цаасан Библийг харахаар эн чинь нэг бүхэл бүтэн хоёр нүрийг дамнаж хардаг байхгүй. Бүхэл бүтэн хоёр нүур ингээд дамнаж харахаар тухайн үйл явдал бүхэлдээ яг юу ярьж байгаа гэдгийг харахад айгүй амар байдаг. Амар байдаг. Түүхэн талаасаа тий. Одоо бичлэг талаасаа гэх юм уу. Тэр би ч гэсэн та нарыг ингээд уриалж чинь цаасан Библийг бити мартаарай. Цаасан Библи бол бас их нөлөөтэй шүү. Тэгэхээр Бурхны үгэнд дуулууртай байхын тулд бид нэр Бурхан тайртай байх ёстой гэж. Нөгөө талдаа Бурхан тайртай байхын тулд бид нэр Бурхны үгэнд дуулууртай байх ёстой. Энэ хоёр бол агаар нэг тэнцүү. Нэг зоосны хоёр тал гэж ойлгож болох нэ. Амен.
Олон хүмүүс ер нь бурхан надад хайртай юм уу гэж айгүйх асуудаг те. Бурхан ер нь намайг хайрлсан юм уу? Бурханы хайр ер нь яг надад мэдрэгдэхгүй байна. Би яг хайрлагдсан гэдгийг мэдэхгүй байна гэдэг айгүй олон хүмүүс тэгээд явж идэг. Хэрвээ өнөөдөр та бас яг тийм мэдрэмжтэй, тийм эргэлзээтэй явж байгаа бол би таныг Бурханы үгийг уншиж гэж хэлмээр байна. Бурханы үгээр амьдр гэж хэлмээр байна. Бурханы үгийг сахи, Бурханы үгийн дагуу шийдвэр гарга. Өөрийнхөө хүсэл тааллын дагуу биш, өөрийнхөө үнэн гэж итгэж байгаа бодлоор биш. Харин төгс үнэн, тийм үү? Төгс үнэн энэ бичээсийн дагуу шийдвэр гаргаад үз. Тэгэх юм бол то ямар их хайрлагдсан бэ гэдгийг мэдэх болно. Амен. Хоёрдугаарт нь 3-4 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Урсгал усны дэргэд тарьсан мод айдал ургацын цагт жимсээ ургуулж навчсан үл хатна альва үүлэн түүнд амжилтыг авчирнаа. Гим буруут нь тийм бус агаад салхиар ялгагдан хаягдах тарианы хальс мэтэ гэж. За энэ ч юу хэлж юм гэхээр Бурхны үг бол биднээс үр жимс ургуулдаг. Өөрөөр хэлбэл бидний амьдрал баяр хөөртэй байх бас нэг чухал хүчин зүйл бол юу гэхээр бидний амьдрал өөрчлөгдсөн байх юм бол бид нар баярлдаг. Бид нар ингээд тэрэндээ ингээд сэтгэл ханж эхэлдэг гэсэн үг. Сэтгэл хангалуун байж чаддаг. Өөрчлөлтүүд байв шүү дээ. Сайнаар өөрчлөлтүүд байв. Хинч ингэж бодохгүй тийм үү? Ингээд өмнөхөөсөө илүү би архиудаг болчлоо гэж баярлдаггүй шүү дээ. Би өчтөр өстө тий өнгөрсөн 7 хоногт би өстө нэг тасарсан, энэ 7 хоног би 2 тасарлаа. Ямар гоё юм бэ гэж баярлдаггүй шүү дээ. Хэрвээ тэгж баярлаад бол тэр хүн үнэхээр асуудалд орсон байна гэсэн үг. Үнэхээр одоо клиник тусламж хэрэгтэй байна гэсэн үг. Харин хүн яг сайн зүйл амьдралд нь болоод сайнаар өөрчлөгдснийхөө тулд бол баярлдаг тийм үү? Өчтөр би тий одоо тамхи татчихсан, өнөөдөр би өстө тамхи татаагүй ч гэдэг юм уу? Хамгийн энгийн жишээ. Тэрнийхээ төлөө ингээ баярлдаг шүү дээ. Тэгэхээр Бурхны үг биднээс үр жимс ургуулад тэр үр жимс нь бидний амьдралд маш тодорхойгоор харагдаж, баригдаж, амсагдаж, тий амтлагдаж мэдрэгдэх үед тэр бол бидний амьдралын бас баярлах нэг шалтгаан болж байгаа. Амен. Тэгэхээр гагцхүү биднэрт асуудал юу байгаа гэхээр би яг үр жимс ургуулж гин үү гэдэг. Би яг үр жимс ургуулж гин үү? Надад ургуулъя гэсэн чи үр жимс байна уу? Үр ургуулах гэхээр жимс ургуулах гэхээр би яг ингээд үндстэйгээ холбогдсон юм уу? Гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Анх би Христэд итгэжээд яг Христэд итгэсэн гэвэл жоохон эргэлзээтэй. За нэг 90 оны тухай ярина. За бүр яг жинкнээсээ яг ухамсартайгаар шийдвэр гаргасан гэвэл 2007 оны тухай ярина. Гэхдээ би юу гэж бодож ирсэн бэ гэхээр 2007 онд амьд чуулганд ирээд хамгийн одоо хүн болгон ихэнх хүмүүсийн боддгоор би сүмд хүрээд ирсэн одоо миний амьдрал сайхан болно би өөрчлөгдөн гэж утсан. Би өөрчлөгдөнө, би гоё болноо. Тэгээ яг тэгж ботход хүргэсэн зүйл юу гэхээр сүмийн хүмүүс гоё байдаг учраас би яг энэ хүмүүстэй адилхан болчлоо гэд сүмд дотор өөрийнхөө биеийг авчирснараа болчлоо гэж бодоодсэн. Сүм дотор ингээ бие ингээд оролцсон тийм би ингээд яг бие орон зай үед би ингээ сүм дотор байгаа учраас би болцсон. Одоо гоё болцсон. Одоо ингээл өөрийн мэдлгүй би гоё болно. Өөрийн мэдлгүй би нөгөө нэг өмнө нь хийдгээс янз бүрийн 9 бусын бузар болоо юм одоо болно гэж бодчихсон. Тэгсэн чи тийм болоогүй. Ерөөсөө тийм болоогүй. Харамсалтай. Нөгөө бодоод байсан бодол маань ерөөсөө талаар нэг урссан. Тэгээ би сүулдэ гайхаад яг юу болоод байна. Тэгээ 2006-7 оны үед манай хажууд чинь C9 шүү дээ. C9. За манай үеийн хүмүүс мэднэ. Хуучин чи фраг ресторан байсан тий. C9 C-ийн өмнө чинь автомат тоглоомын газар байсан. Казино гэдэг байсан. Покер рулет эднэр. Тэгээ энэ хавар би ингээ дандаа үйлчлүүлдэг. Тэгээд би анх сүмд ирчээд бүр ингэдэг байсан гэд бод. За бичлэг хийж байгаа яг энэ хэсгээ дараа нь ингээ идэвхлүүлнэ. 2007 онд 21 настай ирчээд за бие авчирсан гоё боллоо гэж бодож исэн. Гэтэл үнэндээ тийм байгаагүй. Яг үндсэн миний дотоод хүний тийм мөн чанар гим нүгэл дуртай байдал маань ерөөсөө өөрчлөгдөг байсан. Тэгээд цээ рүү орж найзуудтайгаа дарвчаад тэгээ шөнийн залбирт орж ирээд хамгийн ард очиод ингээ суучдаг. Тэгээ унтаа ичдэг гэсэн. Тэр үуч манайх шүнжэнгөө залбир хийдэг байлаа шүү. 7 хоног болгоны 5 дахь өдөр болох нь тий. Тэгээ яаж байгаа 5 дахь өдрийн орой шүү дээ. Тэгэл ойлгомжтой та ингээд хаяад ирлээд байж байгаа байхгүй. За энийг би ярьж байгаа нь юу яриад байна гэхээр хэрвээ бид үр жимс ургуулах юм бол бидний амьдралд баярлах шалтгаан байхгүй. Хэрвээ бид нар үр жимстэй амьдралаар амьдрахгүй юм бол үр жимс ургуулахын төлөө хичээхгүй юм бол Бурхантай хамтрахгүй юм бол бидний амьдрал жинхэнэ баяр хөөр байхгүй. Хэрвээ Бурхны үгнээс ирэх тэр баяр хөөр бидний амьдралд байхгүй бол
тэдгээр бусад баяр хөөр нь төр зуурих байх болно. Хязгаарлагдмал байх болно. Нэг л өдөр тэр бүх зүйл чинь оргуу хоосон мэд, хомхын тоосон мэд байхгүй болно. Та бидний амжилт байхгүй болно шүү дээ. Та бидний эд баялаг байхгүй болно. Бидний нэг өөрсдийнх нь гадаад дүр төрхөөрөө сайрагдаг, гойдог байсан те, бахархдаг байсан тэр дүр төрх ингээ хөгшрөөд цаг хугацааны ихэнд ингээ байхгүй болно шүү дээ. Биологийн насны дагуу. Тийм үстэй. Хин ч 90 настай хүний харангуйтай ямар гоё мис вэ? Ямар гоё боди авах вэ гэж ярихгүй үстэй. Ямар хөөрхөн имээвэл гэж ярина үстэй. Тийм үстэй. Тэнгүүт 90 нас хүрчээ тэн чинь ингээд би бол мис байсан гэдээ яваад иж болохгүй үстэй. Тэгж тэнийхгүй бах та бараг бид нар. Өөрөөр хэлбэл бидний бахархаад байдаг энэ хорвоо дэлхийн энэ амжилтууд энэ бүх зүйлс чинь цаг хугацаатай. Өөрөөр хэлбэл биднийг баясгадаг байсан, биднийг бахархуулдаг байсан тэдгээр зүйлс нэг л өдөр байхгүй болно. Бидний дансандах мөнгө дуусна. Бидний амжилт хязгаартай. Бидний байр суурь хязгаартай. Харин амьдралын жинхэнэ тэр баяр хөөр хаанаас ирэх вэ гэхээр Бурханаас л ирж байгаа. Өнөөдөр би юу чгүй байсан ч гэсэн би баяр жаргалтай амьдрах цорын ганц боломж байгаа. Тэр бол Бурханы үг байгаа. Амен. Нэг вичч гэдэг нэг Австралийн итгэгч залуу байгаа штэ бид нар мэднэ бүгдээрээ мэднэ. Ихэнх нь мэднэ гэж да. Дөрвөн мөчгүй. Эхээс төрөхдөө дөрвөн мөчгөө төрсөн те. Тэгээ эн чинь илүү нэг жижигхэн юм хуруу те. Хуруу юм одоо юу юм мөгөрс шиг юмтай. Тэгээ тэрүүгээр ингээд нэг бөмбөр тоглохтой. Тэгээ дэлхийд даяар явж сайн мэдээ тарааж байгаа. Сайн мэдээ тарааж байгаа. Тэгээ тэр залуу ингээд очих болгондоо ингэж хэлж байгаа. Би ингээд дөрвөн мөчгөө төрсөн нь яг энэ цагийн төлөө байжээ гэж. Өөрөөр хэлбэл юу гэхээр Бурхныг алдаршуулахын төлөө байжээ гэж. Хэрвээ бид нэг хуруугаа ингээд жоохон зүсвэл те эсвэл ингээд хугалчих юм бол юу болох вэ те ингээд энүүгээр нэг болно доо. Гипсэж мипстэл ингээд те бөө юм болол те ингээд. Тэгэхээр бидний амьдралын баяр хөөр бол бусдаас те одоо гаднах хүчин зүйлээс ерөөсөө ирдэггүй маа. Энэ хорвоо дэлхий дээр байгаа бидэнтэй яг адилхан тэр бүтээлүүдээс бидэнд тэр жинхэнэ баяр хөөргийг хизээч өгч чадахгүй. Харин тэр бол биднийг бүтээсэн бүтээгч Бурхны тэр үгнээс буюу түүний бидэнд хүсэж байгаа хүслээс тэр жинхэнэ баяр хөөр ирд юм аа гэж. Амен. Тэгээ бүгдээрээ эзний өмнө үр жимс сургуулдаг нэгэн байхын төлөө хичээцгээе. Тэгээ Бурхны үг биднийг үр жимстэй амьдрахаар үргэлж уриалж идэг. Бусдыг хайр гэж уриалдаг, бусдыг уужил гэж уриалдаг. Бусадтай эвтэй бай, харилцаагаа авар гэж уриалдаг. Тэгээ муу зуршлуудаа бойл гэж уриалдаг, ятгадаг тий. Архиа бойл, тамхиа бойл. Өөр юу гэдэг. 9 жорын юмнуудаа бойл. Бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа. Бид нар яг юу буруу вэ, юу зөв вэ гэдгийг бүгдээрээ мэдчихэж байгаа. Би бол тэгж хэлдэг. Оюутнуудтай юу гэж хэлэх вэхээр хүн ер нь санамсаргүйгээр гим нүгэл хийдэггүй шүү дээ гэж. Ямар ч хүн санамсаргүйгээр гим нүгэл хийдэггүй байхгүй. Санаатаагаар хийдэг. Ерөөс санамсаргүй байж байгаад би гим хийчлээ шүү дээ. Тийм одоо яаятаа хүн бол байхгүй те. Дандаа санаатаагаар хийдэг. Хүн хэрвээ ямар нэгэн үйлдэл хийж байгаа тэр үйлдэлийн юм заавал тархинд процесс явдаг байхгүй. Баг тархинаас энэ урагшаага ингээд шийдвэр гаргах одоо хомсрын төвшөнд процесс явж байгаа. Хэрвээ би санамсаргүйгээр хийжлээ гэж бол ямар ч тийм процесс явахгүйгээр би ингээд зүгээр хийгээд л гэсэн хийгээл ингээд угаалт ингээл. Тэгэл нэг гараар угаал, нөгөө гараараа сороол, уушиглал, нөгөө гараараа хамраар ингээд гаргаал. Гэтэл үнэн дээр энэ хорвоо дэлхий дээр биднийг төрүүлсэн, тэ мэдлүүлсэн Бурхан буруу замаар будаад тэгрээ гэж бузар муутай холилдож амьдраарай гэж ерөөсөө төрүүлээгүй. Та биднийг аж аргалтай амьдраасай гэж хүсэж байгаа. Та биднийг амар тайван амьдраасай гэж хүсэж байгаа. Баяр жаргалтай амьдраасай гэж хүсэж байгаа. Бидний амьдралд туулсан тэдгээр бүх зүйлс, бидний амьдралд тохиолдсон тэдгээр бүх зүйлсээс үл хамааран өнөөдөр та биднийг Бурханд найзсныхаа улмаас, Бурханы үгийг хэрэгжүүлснийхээ улмаас баяр хөөртэй амьдраасай гэж үнэхээр хүсдэг Бурхан байна. Амен. Хүүхэд ингээд ихийн хөвлөд байхдаа ингээд инэн филдэгтэй ингээд одоо ихийн хөвлөд байгаа хүүхд ингээд яхаагаар харахаар ингээд тэр чинь усан дотор байгаа тий яг ингээд мэдлэг байгаа шүү дээ тий мэдлэг байгаа мөртлөө усан дотор ингээд инээд мишээд үздэг ингээд за би яг дөрөж чадахгүй байна л да нэг иймэрхүү тэр хүүхд инех хэмиг ханаас сурсан бэ тэр ээжийнхэн хөвлөд байгаа хүүхд тэр инэн гэдэг процессыг яг яаж мэдээд инээгээд байна яг юунд инээгээд байгаа юм ер нь хэцээцтэй өөрөөр хэлбэл хүмүүс бид нар баяр жаргалтай байхаар Бурханаар бүтээгдсэн байхгүй. Амен. Бид нар хизээч ингээд нэг нохоо инээж ин гэж боддгоос тий. Нохоо харангуйтай ямар хөөрхөн инээдэг нохоо вэ? Ямар хөөрхөн инээдэг гөлөг вэ гэл. Бид нар тэгж баясдаггүй үстэй.
Харин нялхуугд инээхийг харахтаа тэг хот инээж байгааг харахтаа бид нар баясдаг тийм үү? Тэр өөрөөр хэлбэл эн чинь юуг илэрхийлээд өгдөг бас баталгаа бай гэхээр бид нар төрхөөсөө л бид нар ихэн хөвлөд байхаас л баяр жаргалтай байхаар бүтээгдсэн Бурхны бүтээлүүд. Амен. Гим нүглийн улмаас л те бидний амьдрал тохиолдсон гим бузрын улмаас л бид нар энэ хорвоо дэлхийн өдрүүдийг өнгөрөж явахдаа маш олон зүйлсээс бид нар шархалж, гомдож амьдралын баяр жаргалаа алдаж өөрөөсдийгөө те бузармуугийн талд өсгөж, төлөвшүүлж ирсэн байна. UBTC-д Библийн сургалтын төвд би ингээд бакалаврын сурч байхад бид нэр ингээд хөтөлбөрийн өөрчлөлт болоод тэгээ өдрөөр ордог зарим хичээл оройгоор ороод тэгээ нэг бүх ангиудын потокоор ордог болсон байхгүй поток ойлгож байгаа бүх ангиудын хамтдаа орохыг потокоор ордог. Тэгээд тэгжээс чинь бид нар чинь ингээд өдрийн анги болохоор ингээд яг ингээд сургуулийн Библийн сургуулийн дүрэн бол ингээд ягштал ингээд мөрдүүлдэг байхгүй бид нар ингээд бүр амар сайн мөрдүүлнэ. Тэгээд нэгдүгээр курсын эхний семестр бол зүгээр ингээд яг юунд ороод ирсэн бэ гэж баг ингээд айдаг гэсэн. Тэгээд сүүлдээ яг тэр маань ингээд бүр ингээд дадал болоод рефлекс болоод яг ингээд сургуулийнхаа дүрмийн дагуу ингээд ихэнх оюутнууд нөө тий одоо өдрийн ангийн ихэнх оюутнууд маань ингээд явдаг болсон. Тэгээд тэрэнд ингээд маш чухал нэг заалт байдаг байхгүй. Тэр нь ямар заалт байдгүй гэхээр хуулж болохгүй гэдэг юм л үг байдаг. Хуулж болохгүй. Тэгээ хуулах юм бол яах юм гэхээр хуулах юм бол яахчгүй л дээ ер нь. Яахчгүй. Хуулах юм бол яахчгүй. Тэгээ хуулж байгаа баригдвал асуудалтай. Баригдахгүй л яахчгүй. Гэхдээ бид нарыг юугээс сургацсан бэ гэхээр төлөвшүүлсэн бэ гэхээр хуулах ёсгүй гэдэг тийм зан чанар сургацсан баг. Өдрийн ангийнхны дугаа. За би оройн ангид сурч үзэг болохоор оройн ангийнхны талаар сайн хэлж чад мэдэхгүй байна. Гэтэл бид нар потокоор сурчлаа. Тэгсэн чинь ингээд потокоор сурчсан чинь яг шалгалт өгөх цаг боллоо семестрийн төгсгөл. Тэгээ шалгалт төстэй чинь ингээд 50-аад оюутан ингээд нэг доор ингээд сууж байгаа. Шалгалт өгсөн чинь нөгөө манай нэг оройгоор сурдаг зарим ангийнхан маань тэрүүгээр чинь ингээд тэмдэг мэтрээ гаргаал өөстө хуулж молаал ингээд хоорондоо юм яриад бүрээс балж байна. Тэнгуүч бид нар чинь ингээд өдрийн ангийнхны хэсэг ингээд нөхдүүд ингээд тоогоороо цөөхөн штэ тоогоороо цөөх. Тэгээд манай ангийнхан нэгээд яасан л та. Болиулсан л та ингээд. Яг тухайн одоо юу те моментод нь болиулсан. Яг хуулаад явж явах бүр ингээд дуусахт нь биш. Ингээд хуулж явахт нь та нар болооч гэд. Тэг яаж яагаад би чинь чанга дуудаа гэлэхгүй босод зогсож байгаа. Хөөе чи гэл. Тэгсэн чинь хүмүүс ингээл нэг орой ангийнхан чинь ингээл юу сүртэй юм чи одоо юу юм бэ маргин те хинбэ чи юм ийг. Өөрөөр хэлбэл Библи биднийг уг нь бол зөв байж чаддаг тэр чадвар сурах хэрэгтэй байхгүй. Зөв байж чаддаг чадвар гэдэг чинь зөв байна л гэсэн үг. Зөв байхад хүрэгдэг гэсэн үг. Хэрвээ би Библи сурж байгаа бол Библи сурахдаа те яг ингээд нэг зөв байх тухай бодохгүйгээр сураад байвал энэ асуудалтай байхгүй. Библи намайг өөрчлөхгүй гэсэн үг шүү дээ. Яг үүнтэй адилхан бидний итгэлийн амьдрал яг адилхан. Хэрвээ би Библиэд нөхөрлөж байгаа бол хэрвээ би Библи уншиж байгаа бол Бурхны үгтэй холбогдсон бол өнөөдөр миний гаргаж байгаа шийдвэр, маргааш гаргах шийдвэрүүд бүгд Бурхны үгийн дагуу байх учиртай. Энэ нь бидний амьдралыг үр жим сургуул. Тэгэн чи үр жимсийн тухай ярьсан. Энд Урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт жимсээ ургуулж навчсан үл хатнаа. Альва үйл нь түүнд амжилтыг авчирнаа гэжсэн. Үндэстэйгээ холбогдох, их сурвалжтайгаа холбогдох, хөрстэйгээ холбогдох. Энэ бол Бурхны үгийг хэрэгжүүлэхээр явагддаг. Амен. Тэгэхээр бидний баяр хөөргийг гим нүгэл хулгайлдаг гэдгийг бид нар үргэлж санах ёстой. Таны амьдралд байгаа гим нүгэл, бидний амьдралд байгаа гим нүглийн асуудал биднийг жинхэнэ баяр хөөрөөс хулгайлж өгдөг шүү. Хумсалж өгдөг шүү. Бидний амьдралыг тавгуутуулж өгдөг шүү. Олон залуучууд, олон хүмүүс ер нь амьдралд асуудал тохиолдох үед архиудаг. Виски уудаг. За, алкогол хэргэлдэг. Тэгээ яаж байгаа юм гэхээр стехнэртэйгээ моталцсан. Нөхөртөөгөө моталцсан. Ста ингэсэн тэгсэн амьдрал тийм тохиолдсон гэл ингээд идэг. Тэгээд яг хэрглэж явах үедээ бол юу мэдрэгддэггүй гэхээр яг тэр нэг асуудал нь байхгүй юм шиг болцсон гэж бодоод идэг. Харин үнэн нь юу вэ гэхээр хэрэглэсний маргааш насны эхлээд өмнөх асуудал нь 2 дахин даабалддаг. Нөгөө хүний мэдэрж байгаа мэдрэмж бүр илүү их зовлон мэдэрдэг. Хэрэглээгүй байх үеийнхээс илүү их
хүнд хэцүү зовлон мэдэрнэ. Одоо дарамт мэдэрдэг, сэтгэл зүйн дарамт мэдэрдэг. Эдгэрлийн баяр хөөрт өнгөрсөн 18 жилийн турш ингээд би үйлчилж байгаа. 18 жилийн турш үйлчилж байхад олон яг юм залуучуудтай уулзаж бас хэлж байгаа. Тэрэнд би юу гэж хэлж байгаа гэхээр хэрвээ чи амьдралаа ингээд те амьдралдаа өөрчлөлт гаргаад те энийг ямар нэгэн ууж байгаа те идж байгаа энэ зуршил муу зуршлаасаа болмоор байгаа бол би чамд нэг чухал үннийг хэлье. Чи зүгээр үйлдэлээ хорих тухай гэхээс илүүтэйгээр чи бурхны үгийг өдөр бүр сахижиж чи өөрчлөгдөнө гэж хэлдэг. Гэтэл олон хүмүүс юу гэдэг вэ гэхээр би уншиж чаддаггүй шүү дээ. Унших дургүй шүү дээ. Би угаасаа л уншдаггүйсэн. Би 10 жил тогтсон ерөөсөн ном уншдаггүйсэн. Нэг ном унших тухай бодоод байгаа байхгүй. Ном унших тухай бодоод. Гэтэл эн чинь юу вэ гэхээр ном гэхээс илүүтэйгээр бурхны үгийг амьдралтад хэрэгжүүлэх тухай. Тэгэж гимэн бид нар амьдралд жинхэнэ өөрчлөлт, жинхэнэ үр жимс гарна. Христэд итгээд хараахан бас бүрэн төлөвчөж амжаагүй байгаа хүмүүсийн амьдралд бас ажиглагдаад байгаа нэг зүйл байгаа. За би ингээд сэтгэл судлаач мэрэгчлэлтэй болохоор бас хажуугаар ингээд нэг ажилтнууд аягүй хийгээд байгаа байхгүй. Хийгээд за ер нь ямар талбар дээр юу болоод байна? Итгэж хүмүүс тохиолдож байгаа зүйлс яг юу болоод байна? Тэнгүүд угаасаа ямар нэгэн зуршил байхгүй эсвэл сайн гэр бүл төссөн хүмүүс төр илэрч байгаа нэг зүйл байгаа. Тэрний юм бэ гэхээр амьдрал нь угаасаа ямар ч асуудал байхгүйсэн учраас яг тэр хэлбэрээрээ ингээд сүм рүү ороод ирсэн. Тэгээ сүм рүү ороод ирэнгүүт тэр нь ерөөсөн муу ч сайн ч ингээл яваад байгаа. Тэнгүүд бурхан юу хүсэж байгаа вэ гэхээр бурханлаг үр жимс гаргуулах гэдэг юм хүн болгоноос хүсэж байгаа. Бурханлаг үр жимс. Өөрөөр хэлбэл надад асуудал байгаа юу байхгүй юу гэдгээр үр жимс тодорхойлогдох биш. Харин хүн бүр бурханлаг тэр үр жимсийг гаргах тухай Библи бидэнд зааж өгч. Бурханлаг үр жимс. Бусдыг долоог өрчин даалт дахин уучлж чаддаг үр жимс. Дайснаа хайрлж чаддаг үр жимс. Уур хилэн дээр нараа жаргуулдаггүй те. Уура тайлж чаддаг тэр үр жимс. Бузар мууг эсэргүүцэж чаддаг, ариуслын амьдралаар амьдарч чаддаг. Сорилтыг даван туулдаг, сорилтыг ялдаг тэр үр жимс. Амен. Иохан номын 15-16 дахь эшлэлээр ингэж хэлсэн. Та нар намайг сонгоогүй харин би та нарыг сонгосон. Та нарыг явж жимс гаргаж үр жимс чинь үрд байгаасаа гэсэндэ би та нарыг томилсон. Ингэснээр нэрээр минь та нар эцгээс юу ч гүйсэн тэр та нарт өгөх болно. Энэ маш чухал санааг хэлсэн. Юу ч гүйсэн гэдэг нь юуны тухай ярьж байгаа гэхээр үр жимсийн тухай ярьж байгаа. Үр жимсийн тухай. Бурхны биднээс хүсэж байгаа үр жимс. Хэрвээ та бид Бурханаас бурхан минь би таныг хүссэн тэр үр жимсийг амьдрал дээр ургуулмаар байна гэд гуйх юм бол бурхан тэрийг өгнө гэсэн. Яагаад гэвэл та нар бурхныг сонгоогүй би та нарыг сонгосон учраас би та нараас үр жимс ургуулна гэж хэлсэн. Амен. Тэгэхээр ихэнхдээ бид нар үр жимстэй амьдрах тухай ботхоос илүүтэйгээр ер нь нэг хийсэн буруу зүйлдээ гимших, харамсах, би яагаад энийг хийчихвэ, би яагаад азартчихваа, би яагаад баригдчихваа гэдэг тухай л их бодож байгаа. Харин Библи бидэнд юунд те маш ихээр ятаж синхруулж бас зэмлэж байна вэхээр үр жимс ургуул гэж. Үр жимс ургуул. Шулуухан хэлэхэд зөвхөн биеэ сүмд авчрах нь хангалттай биш ээ гэж хэлсэн. Харин байгаа газар бүртээ Бурханыг алдаршуулах, Бурханыг гэрчлэх тэр үр жимсийг ургуулаарай. Амен. 2011 онд би Швейцарт ингээд Швейцарын Могш гэдэг хот. За Францаар Могш, англиар уншвал Моржс гэдэг хот, жижиг хот. Тэгээд тэн чинь ганцхан протестант евангелийн чиглэлийн сүм байдаг. Тэгээд тэр сүмд би ингээд Магдалины багт нь үйлчилжээ. Магдалины багт нь ингээд пиано тоглоод үйлчилчихсэн. Тэнгүүд манайхын 3 ээлжтэй, Магдалины яг үйлчилдэг баг нь 3 ээлжтэй. Тэгээд одоо миний үйлчилдэг нэг баг. Тэгээд бас нэг юм яг цэвэр мэрэгжлийн хүмүүсийн одоо бүрдүүлсэн нэг тийм одоо бас нэг баг. Тэгээд 3 дахь нэг дан гитартай явдаг нэг баг гэдэг хэвгүй. Тэгтэл нөгөө нэг яг мэрэгжлийн одоо хүмүүс нь бол ингээд яг юун дээр орж ирэнгүүтээ тэр сүм дээр орж ирэн тийм чинь ингээд нэг зааланч 300-аад хүн суудаг. Тэгээ бүх техник хэрэгслэн амар лаг. Тэгэл дууралт мууралт амар. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүс чинь тэнцээс нөгөө бидний ярьдгаар бол хаг авч байгаа байхгүй. Ингээл. Тэгэл бөмбөр чинь бүр ингээд тэрүүгээр ч нэг юм болоо. Тэнгүүд манай баг бол тийм байхгүй. Би нэг клавиш дээр тийм клавиш дээр дон гэл. Тэнгүүд манай нэг ихч байдаг. Тэр ингээд нэг баян тоглодог ингээд. Тэгээ манай тэр сүмийн одоо Аусис гэж Баянбүрд гэж сүмийн
Яг пастор нь, яг тэргүүн пастор нь яг манай багт байдаг. Өөрөө гитар, акустик гитар аягүй сайн тоглодог. Тэгээ бид гурвал байдаг байхгүй. Тэгвэл бид гурийн ингээд манай ээлжин дээр ингээд манай юу магтаалын юу хүч мөч бол жоохон тиймэрхүү ингээд жоохон тиймэрхүү. Ингээл жоохон тиймэрхүү. Ягаад тэр бөмбөр аахгүй янз бүр юм байхгүй учраас амар тийм сойл мойл ингээл те. Уянгалж монгол бэкграунд маар зивч байхгүй. Тэгсэн чинь нөгөө хэдих болохоор алдаг байхгүй. Фүүст ингээл сойл мал дуурал тэр хүч бөмбөр тоглоол. Тэгэл нөгөө тоглож байгаа хүмүүс ч амар лаг тоглоно. Тэгээ би ч гэсэн өөрөө тэрэндээ дуртай. Эхнэр өтөр аягүй дуртай. Тэр ингээд тэр баг ингээд сүм дээр ингээд үйлчлэхэр. Тэгсэн чинь нэг удаа ингээд ер нь ингээд яг тэр сүмд хамрагдсан цагаас эхлээд бид хоёр хизээж хоцорч үзег байхгүй. Яг хизээж хоцорч угаасаа хоцордог хүн баг тэр сүмд баг байхгүй нөө швейцар цаг гэж мэдэн штэ. Швейцар цаг гэж яг цаг барьдаг байхгүй. Тэгээд нэг удаа нэг 1 минут лөө 2 минут ч лөө гэрээсээ оройтч гараад тэгээд нэг автобус чинь ингээл жоохон оройтоо тэгээд яг ингээ магтаал дуусахтаа зэрэгцээд гүүгээд ороод гүүгээл ирсэн. Тэгээ манай тэр сүм чинь ингээ нэг юм төв гудамжаас туслах зам руу ороод ингээ баахан моднуудын цаагуур ингээ орсон ингээ юм байдаг байхгүй. Тэгээ би тэр гүүгээл ирсэн чинь нөгөө магтаалын багт нөгөө сойл тоглол хаг аваадсан ах маань гадаа гарцуу сайхан тамхитаач чинь. Ста тамхитаач тэрүүр тоож байгаа ч малгай битэрийг хүн байж гэж тоохгүй баг. Сүмийг нь хүн гэж мэдж байгаа ч юм уу ч юм бөөм. Тэгэл ингээд 50 хоногт амар ингээд. Тэгээ бид тэргүй эн чинь ямар сони ингээд бүр яг тийм ч шок авчих бүр амар сонин. Нөгөө нэг тайзан дээр ингээд амар ой дуулаалтай ингээд амар ой ингээд гитар тоглолоо ингээд би ми чинь бишрээл гэл ингээд лсэн чинь. Тэгээ дараа нь би нөгөө пастраас асуухгүй. Пастраа ингээд тэр ахыг бид хоёр сайн ингээд харлаа ингээд гадаа ингээд тамхитаа зогсчихтэй гэдэгсэн. Тэгээ пастрыг үжилсэн мэн гэхээр харин тэгээд яг агуулгаар бол юу гэж хэлсэн гэхээр баг миний үгийг авахгүй байгаа маа л гэж хэлсэн. Миний үгийг авахгүй байгаа маа л. Тэгээд Швейцарт болохоор аягүй том хамтлаг. Тэгээ үүгээр би юу ярих гэдэг нь гэхээр би яг яаж харагдаж байгаа гэдгээс илүүгээр бид яаж харагдаж байгаа гэдгээс илүүгээр би үр жимстэй амьдарч байгаа гэдэг чухал байна. Би бузар мөг ялж чадж байгаа юу гэдэг чухал байна. Би бузар мөг дийлж чадж байгаа юу гэдэг чухал. Миний харагдах байдал Бурханд тэмч сонирн биш. Харин миний дотоод зүрх сэтгэл Бурханд хамгийн чухал. Амен. Энийг яг эн чинь юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ бол үр жимсээ тэр ургуулах цагтаа ургуулна гэж дуул намдар хэлсэн. Цагтаа тэр үр жимсээ ургуулна. Өөрөөр хэлбэл тэр урсгал усны дэргэд таригдсан тэр мод гоё байна. Усны дэргэд таригдсан маань гоё байна. Хөрсөйтэй байна. Чигтэй байна, устай байна те. Гой хөрс байна. Одоо тэр мод нэг юм хийх ёстой. Тэр нь үр жимс ургуулах ёстой. Энэ үүрэг нь баггүй. Энэ үр жимс ургуулах ёстой үүрэг нь. Тэр үр жимс тэ ургуулах ёстой мод хөрстэйгээ холбогдчиход үр жимс ургуулахгүй байгаа гэх юм бол тэнд нэг модонд асуудал байгаа байхгүй. Хөрсөнд биш. Модонд асуудал байгаа. Тэгээ шинэ гэрэн дээр хэлдэг те. Эзэн Есүс Христ те. Үр жимс ургуулдаггүй мөчр бүрийг би тайрнаа гэж. Тайрнаа гэж. Үндэстэйгээ холбогдоогүй мөчртэйгээ холбогдоо модтойгоо холбогдоогүй тэр мөчр бүрийг би тайрнаа гэж хэлдэг. Тэгэхээр Бурхны үгийн дагуу амьдрахаар шийдсэн хүн үргэлж Бурхны хүслийн дагуу үр жимсийг ургуулахыг зорддог байхыг Библи бидэнд ятгах байна. Энэ бол бидний амьдралын баяр хөөрийн бас нэг учир шалтгаан байна. Тэгэхээр энэ чинь нэг зүйлийг бид нар бас бодох ёстой. Бурхны үгийн дагуу амьдарч байгаа хүн Бурхны хүслийн эсрэг зүйл гүйдэг. Бурхны үгийн дагуу амьдрахаар хичээж байгаа, Бурхны үгийг сахиж байгаа хүн Бурхны хүслийг үгүйсгэж Бурхнаас ямар нэгэн зүйл гүйдэг. Тэр Бурхны хүсэл юу вэ гэдгийг мэддэг. Сувгтайгаа нийлдэг. Мөчөртөөгөө нийлдэг, модтойгоо нийлдэг. Тэгээд Бурхны хүслийн дагуу түүний амнаас гарч байгаа үг нь дотор бодогдож байгаа бодол нь хүсэж байгаа сүнс нь хүртэл Бурхны хүсэлтэд нийтж эхэлдэг гэсэн үг. Тэгээ Бурхны хүслийн дагуу бүх хүсэлтэнд Бурхан хариулнаа гэж хэлсэн. Амен. Энэ бол бидний амьдралыг маш баяр хөөртэй болгодог, баярлах шалтгаан болгодог. За хамгийн сүүлд нь 5-6 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Шийтгэл ирэхэд буруутан зогсож ис үлдэн, зөвтийн чуулалдч нүгэлтнүүд зогсож үл хоцорно. Зөвтийн замыг эзэн мэдмүү, буруутын зам сөнөж мөхмөө гэж.
За энэ чи нэг талдаа юуны тухай ярьж байгаа нэхээр шийтгэлийн тухай ярьсан. Эзний үгийг сахихгүй байх юм бол шийтгэл ирнэ гэж хэлсэн. Үр дагавраа амснаа гэж хэлсэн. Харин сахих юм бол энэ чи юу чинь гэхээр Бурхны үг биднийг хамгаална гэж. Бурхны үг биднийг хамгаална. Өөрөөр хэлбэл бидний амьдралын тэр баяр хөөрийн бас нэг чухал шалтгаан бол хамгаалагдсан амьдрал байхгүй. Бодрмуугаас хамгаалагдсан амьдрал. Бид нар хизээч одоо юу гэдэг нэг хүнд хагалгаанд орсныхаа дараа амьд үлдснийхаа дараа ингээд харамсдаггүй те. Ингээд хүнд хагалгаанд орсон хүмүүс бол мэднэ. Эсвэл хүнд өвдөөд ер нь ингээд сэхэд босч ирсэн хүмүүс бол мэднэ. Яг ингээд босоод ирснийхээ төлөө амьд байгаагийнхын төлөө маш их баярлдаг гэсэн. Йоо ямар те аз завшаанаар ивэлэр өрөөлөөр хөв тавилантай юм бэ би баярлдаг тийм үү. Түүнээс чинь ингээд хагалгаанд ороод сэрэнгүүтээ хагалгаа амжилт болсон юм. Амжилт болно гэж боддог шүү дээ. Ингэж харамсаж те гонж гутардаг хүн байхгүй. Үргэлж хамгаалагдсан учраас аврагдсан учраас баярлдаг. Тэр эзний үгийн дагуу амьдарч явах явцад, эзний үгийг сахиж явах явцад, эзний үгийг амьдралынхаа үндсэн те одоо зарчмаа болгоод амьдралынхаа үнэн эсвэл худал гэдэг одоо үнэн худлыг ялгадаг тэр цензур болгож явах үед Бурхан биднийг хамгаалдаг. Хамгаалдаг. Аюулаас хамгаалдаг. Сүнслэг аюулаас хамгаалдаг. Амен. Тэгэхээр Бурхны нөмөр нөлөө Бурхны хамгаалтанд байдаггүй улмаас бид нар олон зүйлд бид нар өртөж амьдардаг. Олон зүйл бид нар өөрсдөө гар бие оролцож амьдардаг. Тэгээ хор хөнөөлийн амсдаг. Тэгээ буруу сонголт хийдэг, буруу шийдвэр гаргадаг, буруу үйлдэл хийдэг, буруу үг хэлдэг. Тэгээ тэрнийхээ горыг амсдаг. Үр дагаврыг хүртдэг. Бурхны үгийг хэрэгжүүлснийхээ төлөө бидний амьдралд бурханлаг сайн үр жимс гардаг бол Бурхны үгийг хэрэгжүүлээгүй улмаас, дагаагүй улмаас бидний амьдралд бузар могийн хор хөнөөл учирдаг байх нэ. Бичээс бидэнд маш хатуу анхаар болсон. Тэрний үг гэхээр сүнвөө. Чи сүнгээ хэлсэн мөс тээ. Шийтгэл ирнэ. За яг зарим хүмүүс шинэ гэрээнээс тээ. Шинэ гэрээн дээр тэгвэл шийтгэл гэж байдгүй юм гэж ярьж магадгүй л байгаа. Илчил номоо уншаарай. Бурхан өөрийнхөө хүмүүсийг хамгаална гэж ярьдаг. Өөрийнх нь дууг сонсоод таньдаг хүмүүсийг, өөрийнх нь дууг нь таниад, өөрийг нь дагдаг хүмүүсийг Бурхан хамгаална гэж хэлдэг. Өнөөдөр бидний амьдралд миний хүсэлд гүйцэлдэхгүй байсан ч гэсэн, миний хүслийн дагуу амьдралд олон зүйл болохгүй байсан ч гэсэн, Бурханы хүсэл биелживэл, Бурханы хүслийг дагживэл болоо гэдэг итгэл үнэмшлэр амьдарч байхад Бурхан биднийг үргэлж хамгаалж идэг. Тэр нь биднэрт заавал мэддэх албатай биш. Би чамайг ийм юмнаас хамгаалсан шүү. Сүх очроо. Харж гин үү? Чи энэгээр явсан бол чи ингэх байсан шүү. Чи энэ хавцал руу унах байсан шүү гэж мэддэх албатай биш. Бид нар ч тэрийг хүлээж авах бас чадвартай ч бас биш. Гагцгүй бидний яг харах ёстой зүйл бол энэ Бурхны үг үнэн эсвэл худал, зөв эсвэл буруугийн цензурыг үргэлж бичээсээр тавих ёстой. Амен. Тэгээд би та бүхнийг уриалж байна. Би Христэд итгээд өөрчлөгдөх гэж хичээж явж байгаа хүн штэ гэж та өөрт байгаа ямар нэгэн муу зүйлээ өөгшүүлж бас далдалж байгаа бол энэ бол хоёр нүр. Шулуух хэлж. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр би Есүст итгэсэн. Би Есүсийг аврагчаа гэж сонгоцсон, шийдтсэн. Есүс бол миний аврагч муу юм байна. Би итгэсэн. Одоо би цаашаа амьдрмаар байна. Би Есүсээр удирдуулмаар байна. Есүсээр удирдуулахын тулд надад бичээс хэрэгтэй. Библийн үгийг хэрэгжүүлье. Тийм учраас Библи намайг одоо өнгөрсөн амьдралд байсан бузар булаа юмнуудаа бүгдийг хаяа болоо гэд хэлж яхад би ингэ явж байхдаа зүгээр штэ ингээ ганц нэг хийгээд байвал 2 3 удаа хийгээд байвал 30 40 удаа хийгээд байвал тэр нь бүр ингээ зуршил болоод нөгөө талдаа бузар муутайхан амьдардаг энэ талдаа ирэхээр яг бузар муугүй юм шиг амьдардаг тэгээ баригдахаараа гимшдэг харамсдаг ингэж явж байгаа юм бол хоёр нөр бид яг тэр камер руу орж галж хоёр нөр заримдаа бид юм хатууг сонсох хэрэгтэй. Амен. Бурхан таныг өөрчлөлтөөсэй гэж хүсэж байна. Бурхан таныг үр жимс гаргадаг байгаасаа гэж хүсэж байна. Амен. Өөрөө өөртөө тэмцээсэй гэж хүсэж байна. Тэр бусад хүмүүсийн өөрчлөгдсөн байна уу, өөрчлөгдөөгүй байна уу? Бусад хүмүүс турсан байна уу, таргалсан байна уу? Бидэнд хамаагүй шүү дээ. Тэ ерөөс хамаагүй. Харин та бид үр жимс ургуулж гинэ үгүй юу гэдэг л хамгийн хамаатай.
Ром 13-ийн 11-ээс 14 дэх эшлэлийг би та бүхэнд уншиж өгье. Цаг үеийг нойрноос сэрэг цаг хэдийнэ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Урд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна. Шөнө өнгөрч өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж гэрлийн зэвсгүүдийг агсацгаая. Утга учиргүй найрлан цэнгэж архитах бус, садарлан тачаадах бус, хэрэлдэн маргаж атаархан чөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүү зохистой явцгаая. Эзэн Есүс Христийг өөртөө өмс хүсэл тачаалыг нь хангах юугаарч мах бодийг бүү тэтгэ гэжэлсэн. Амен. Юу гэнэ? Есүсийг өмс тэгээ хүсэл тачаалыг тэтгэх юугаарч мах бодийг бүү тэтг. Есүсийг өмснө гэдэг нь юу юм бэ гэхээр өөрийнхөө тэр махан биеийн хүсэл тачаалаас татгалзах тухай ярьж байгаа. Махан биеийн хүсэл тачаалыг өдөөдөг зүйлсээр тэ өөрийгөө дахиж тэжээгүй байх тухай ярьж байгаа. Үздэг байсан юм а болох ёстой гэсэн үг. Хардаг байсан юм а болно, уншдаг байсан юм а болно. Анхаарал хандуулдаг байсан тэр бузар муу тэр бүх зүйлсээ сонсдог байсан бүх юм а болно гэсэн үг. Амен. Энэ махан биеийн хүсэл тачаалыг тэтгэж байгаа зүйлээс татгалзаж амьдраарай гэж хэлж байгаа. Бичээс. Тэгхийн бол тэр нь юу юм бэ гэхээр энэ бол хамгаалагдана. Бурхны нүмер нөөлгөнд орно гэж. Ихэнхдээ бидний амьдралд ямар нэгэн гай гаймшиг тохиолдсон учраас бид нар зовдоггүй шүү дээ. Ихэнхдээ бид нар гим нүглийнхээ улмаас бузар одоо гим нүгэл чанарынхаа улмаас гарсан шийдвэрүүдийнхээ улмаас бид нар зовж амьдардаг. Олон муу зүйлсийг хүртэж амьдардаг. Буруу сонголт хийснийхээ улмаас бид нар тэр сонголтынхаа үр дагаврыг хүртэж амьдардаг. Тийм учраас нэг талаа бид нар гомдлох шалтгаан байхгүй. Шалтгаан байхгүй. Ягаад гэвэл би юу таарсан түүнийгээ л хурааж амьдарч байгаа. Бурхан үүнийг мэдчихэж байгаа учраас эзнийхээ жинхэнэ хончныхоо нүмер нөөлөгт ороо гэж хэлж байгаа. Түүний үгийг сахиж амьдар. Энэ гэрэлнүүдийг энэ цахилгаануудыг холбохын тулд бид нар заавал ингэж юу хэрэгтэй шүү дээ. Заавар хэрэгтэй шүү дээ. Заавар хэрэгтэй. Нэмэх, хасах, улаан цэнхэр, газардуулагч. Энэ заавал заавараар нь хийх хэрэгтэй. Цахилгаан холбож байгаа хүн ингээд хоёр үзүүрийг нь хоёуланг ингээд барьж болохгүй гэдгийг мэдэхгүй бол тэр хүн ерөөсөө юу ч мэдэхгүй байна л гэсэн үг. Тэр хүн яах вэ? Чат хийн шүү дээ. 200 орд цохиулаад чат хийн. Тэр хүний те айгүй гоё цахилгааныг холбын молбыг гэрэл гигээтэй болгын молыг гэдэг хүсэл мүсэл байдлыг ч байхгүй. Яаж зөв хийх вэ гэдгийг мэдэхгүй бол тэр хүн тэгэл горыг намсна. 12 вольт хүртэл те одоо энэ машины аккумулятор чинь ингээд 12 вольт 12 вольт хүртэл амар хүчтэй зөгтөн шүү дээ. Би 12 вольтанд ингээд 10-ын түлхүүр ингээд яаж байгаа холбож байгаа. Тэгээд кузовныхаа их бичтэй ингээд контактлуулаад тэгээд тог зохиолсон чинь миний бүгжиг сэтэртэл тог зохиосон. Сэтэртэл тог зохиод. Тэгээд яг энэ бүгжний одоо хэмжээгээр миний энэ арьс тэрчгтэй ингээд түлэгдээд ингээд бүгжтэйг нь алдчихсан. 12 вольт шүү дээ. 12 вольт. Гэтэл 12-оос 20 дахин 200 орд жишээлбэл бид нартэй яг та зүгээрээ би бол итгэж бурхан намайг хамгаалж байгаа. Гингүүтээ очингуудаа пад гээл хоёр үзүүрээс нь барингууд тэгэл тийч үсэрдэл аваа шүү дээ. Барыг салахгүй дээ. Үсрэгчгүй барыг. Бичээсийн үг яг л үнтэй адилхан. Бид нар бичээсийн үгийг аюу гой ингээ хэрэгжүүлмээр ингээ гой сэтгэлдэлтэй, санаатай. Санаатай гэдэг нэг сандаг гэх юм уу? Тэр утгаар нь хэлж. Тэгээд яг хэрэгжүүлэхдээ дандаа ингээ буруу юм хийгээд буруу сонголт хийх. Тэгээд ерөөсөө юу ч мэдэхгүй учраас зүгээр ингээ тэнэг хүн тэг дундуур ингээл ингээ гусаад байдаг. Тэгээ амьдралд нь ингээд нөгөө буруу сонголт, буруу шийдвэрийн үр дагавар хүртэнгүүд энэ юунаас олчих вэ? Яач биш. Пастор яасан бэ? Алийг залбираад өгч, гар тавиад залбираад өгч, маа унгаагаад өгч гэл ингээл. Тэгэл унангуудаа босчрол амьдрал нь гоё явчихна гэж бодвол яваад байдаг юм. Бурхан та биднийг Бурханыхаа үгнээс зурдаг байгаа ч гэж үнэхээр хүсэж байна. Өнөөдөр хүртэл та Библийг нэг хайхтар уншдаггүй, тий ач холбогдол өгдөггүй, тий баярын цуглаандаа ирчээл, эсвэл ингээл өглөө бүр амьдаг ингээд сонсчоол, ингээл явдаг гэсэн бол би таныг уриалж байна. Та Библиэд нөхөрлөх тэр цагийг, Библийг унших тэр цагийг илүү их гаргаач ээ. Библиэс авсан үгээ амьдралдаа хэрэгжүүлээч ээ. Тэгээ үр жимс сургуулаач ээ. Үр жимстэй амьдраач. Тэгээ амьдрал дээр баяр жаргалыг мэдрээч. Бурханаас ирж байгаа тэр баяр хөөргийг амсаач. Бурханы нүмер нүүлэг дотор орооч. Амен. Бурхан бидэнд ийм гайхалтай нэгүслийг өгсөн. Би тэгээ та бүхэнд дахиад Ром 13:14-ийг уншиж өгье. Эзэн Есүс Христийг өмс хүсэл тачаалыг нь хангах юугаарч мах бодийг бүү тэтгэе гэж хамтаа судлаасаа босцгоё. За Магдалины гарч ирэх хүртэл нэг судалгаа хийж өгье. 2023 онд дэлхийд даяар хийсэн нэг судалгаа байгаа. За тэр энэ судалгааны тайлан 2024 онд тайлан гарсан.
Statista гэдэг нэг сайт байгаа. Тэрэн дээр нийтлэгдсэн. За энэ судалгаан дээр маш сонирхолтой. Гар утастай холбоотой судалгаа байхгүй. Тэгээ гар утастай холбоотой судалгаан дээр ингэж хэлсэн байна. За жоохон төр яаж манайх. Орчин үед ингээд 8.5, 8.6 тэрбум одоо ухаалаг утас хэрэглэж чинь гинэ дэлхийд даяар. Тэгээ 23 онд ер нь Gen Z гэж ярьж байгаа тийм Generation Z үеийнхэн ер нь бол ер нь буцаад юм товчлуутай утас руу орох сонирхол маш өндөртэй болчих гинэ. Тэгээ яагаад вэ гэдээ асуусан. Тэгээ яагаад вэ гэсэн чинь тэгээ смарт утаснаас ухаалаг утаснаас мэдрэгчтэй утаснаас яагаад буцаад товчлуутай утас руу ормоор байгаа юм бэ гэд санал асуулга авсан чинь тэнцээ хамгийн ихний өгж байгаа одоо чухал хариулт нь юу байсан бэ гэхээр сэтгэл зүйн хувьд амар тайван баймар байна гэж хэлсэн. Сэтгэл зүйн хувьд амар тайван баймар. Өөрөөр хэлбэл энэ дэлгэцний хит их хэрэглээ бүр сүүлдээ биднийг нойргуудалд хүргэж байна. Тэгээд нойргуудал нь биднийг сэтгэл гутралд аваачиж байна. Тийм учраас яг чухал хэрэгцээтэй тий одоо WhatsApp ч гэдэг юм уу тий ингээд иймэрхүү аппликейшн зүгээр ингээд хөнгөн явчих боломжтой тийм одоо үйлдвэрлэлийн системтэй товчлууртай утас хэрэглэхийг тухайн үед судалгаанд оролцсон хүмүүсийн 3-ны 1 нь хүсэж байна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл юу болж ийн гэхээр хүн нэг амар тайвны араас л хөдөлтөд байгааз. Амар тайван тий сэтгэл санаа л юу н амар тайван байвал болно гэж. Гэтэл бичээс биднэрт яг энэ амар тайвныг амлаад өгсөн байна. Ах дүүсээ. Амен. Та бидний энэ амьдралын турш хайгаад байгаа тэр амар тайван чинь Бурхны үгэнд байгаа шүү. Амьдрал дээр үнэн худлын цензурыг Бурхны үгээр тогтоогоорой. Зөв буруугийн цензурыг Бурхны үгээр тогтоогоорой. Бусадтай харилцаан дээр Бурхны үгээр хэл хязгаар тавиарай. Хамтаа залбирцгаая бүгдээр. Есүс эзэн минь бид таныхаа өмнө ирж байна. Таны биднийг хайрлсан хайр, бидэнд үзүүлж буй нэгүсэл, уучлалын төлөө тандаа баярлалаа. Аваа бид яг энэ газар зогсоод таны чуулганд ирээд танаас ирэх баяр өгөхөөрийг хөсөмжлөн гун залбирч байна. Аваа энэ амьдралдаа бид маш олон зүйлсийг туулж, амсаж, ядарч, зовж, стресстэж, сэтгэл гутралд орж, сэтгэл зүйн хувьд хүнд дарамттай амьдарч байгаа. Олон талбар байгаа. Бид танд итгэсэн юм бол итгэсэн шиг итгэж, та үнэхээр хүч чадалтай юм бол таны хүч чадлыг бид амьдрал дээр амсаж мэдэрч амьдрмаар байна. Үнэхээр таны үг үний юм бол таны үгийг бид хэрэгжүүлснийхээ улмаас тэр таны амлалтуудыг бид хөртөж амьдрмаар байна Иесусээ. Хайртай Аав минь бидний амьдралыг та баяр хөөрөөр дүүргэж өгөөч. Бидний амьдралыг та амар тайвнаар бэлтгааж өгөөч. Бидний амьдралыг та итгэл найдвараар дүүргэж өгөөч гэж таньсаа гуйж байна. Есүс эзэн таньдаа баярлалаа. Ариун эзэн минь таньдаа бид алдрыг өргөж. Өнөөдрийн бидэнд хэлэгдсэн үг бидний амьдрал дээр үр жимсээ ургуулах болтугай. Биднийг өөрчлөх болтугай. Таны үгэнд үнэхээр үнслэгдэж, суурлагдаж, таны үгээр амьдардаг итгэл найдварыг та бидэнд үнэхээр төлөвшүүлж өгөх болтугай. Есүс эзэн таньдаа баярлалаа. Бүгд хамтдаа эзнийг хүндэлцгээе.
Бидний амьдралд байгаа бүх зүйлсийн төлөө танд баярлалаа. Та нэгүүлсэн учраас бидэнд байгаа бүх зүйл зөвшөөрөгдсөн билээ. Аваа бидний амьдрал таны хүслийг гүйцэлдүүлэхийн төлөө өрнөдөг байх болтугай. Бидний амьдралын зорилго зөвхөн таныг харж, танаар дуудагдсан тэрхүү ариун дуудлагыг гүйцэлдүүлэхийн төлөө байх болтугай. Би таныг ерөөлийн залбирлаар ерөөж өгье. Та ерөөлийг хүлээн аваарай. Их эзэн таныг хамгаалж ерөөх болтугай. Их эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгөө хандах болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэг, хүү, ариун сүнсний нэрээр гуйн залбирлаа. Амен. Амен.